За мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулж бид нар өнөөдөр хамтдаа батллаа. За энэ хууль маань 2024 онд батлагдсан ч гэсэн маргаан нэгсэндээ гарч улсын дээд шүүхтээр бүртгэдэг байсныг бол буцаад улсын бүртгэлийн байгуулалт бүртгэхээр болж байгаа. Тэгэхээр энэ Монгол улсад бол маш олон төрлийн бус байгууллагууд байдаг. Тэгэхээр энэ төрлийн бус байгууллагууд салбараараа хоорондоо нэгдээд нэгдсэн холбоогоо байгуулад үүнийг урд нь бол заавал улсын дээд шүүхт бүртгэх гэсэн бол үүн дээр үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гараад одоо улсын хурал хүлээж авч хуулиндаа өөрчлөлт оруулснараа улсын дээд шүүхтэр биш буцаад улсын бүртгэлийн байгуул дээрээ бүртгэх боломж нөхцөл нь бас бүрдэж байгаа. За тэгэхээр ер нь цаашдаа бид нар энэ төрлийн бус байгууллагууд нэгдсэн холбоогоо байгуулад цаашдаа төрийн чиг үүргийг төр ганцаараа дангаараа биш илүү төрийн бус байгууллагуудынхаа нэгдсэн холбоогоор дамжуулж төрийн зарим чиг үүргийг үйлчилгээг үзүүлэх боломж нөхцөл нь үүгээрээ бас бүрдэж байгаа. Тэгэхээр илүү маш олон хэдэн мянган төрийн бус байгууллага байдаг бол үүнийг нэгдсэн холбоогоор дамжуулж улсын бүртгэлээрээ бүртгүүлээд мөн өрсөлдөөн хариуцсан байгууллага дээр тодорхойлт болон бусад бичиг баримтыг авч бүртгүүлснээрээ энэ хэрэгжих боломжтой болж байгаа гэж харж байгаа. Энэ төр бүх үйлчилгээг үзүүлэхээс илүүтэйгээр бас төрийн бус байгууллагуудаараа дамжуулаад зарим төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг бид нар бүрдүүлэх хэрэгтэй байгаа. За үүндээ бол маш олон хэдэн мянган төрийн бус байгууллагууд салбар болгон дээр байдаг учраас үүнийг мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулиараа илүү дээвэр холбоо буюу нэгдсэн холбоогоо хоорондоо нэгдэж байгуулад бүртгэлдээ бүртгүүлээд үүгээрээ дамжуулж төрийн чиг үүргийг зарим чиг үүргийг хэрэгжүүлэх боломж нөхцөл нэгсэндээ энэ хуулиар бүрдэж байна гэсэн үг.